За хай манайхаа өнөөдөр миний 2025 оны wish list-д байсан нэг зүйл биелсэн. Тэгээ тэр юу вэ гэхлээр цараа би wish list-н дээр энэ жил DJI Osmo Pocket 3 Creator Combo авна гэж тавьсан байсан. Тэгээд өчтөр энийгээ биелүүлээд худалдаж авсан байгаа. Тэгээд сая болохоор Instagram дээр reel дээр зориулж би unboxing хийчихсэн. Тэгээд та нартай бас харуулъя гэж бодлоо. Тэгээ энэ жил би YouTube дээрээ бас нэлээд чанартай бичлэгүүдийг хүргэхийг хүсэж байгаа учраас өөртөө маш том хөрөнгө оруулалт хийчихье гэж бодсон. Тэгээд камер маань байна. Энэ болохоор гаднах кейс нь тэг би бас табаа бас камертаа зориулж кейс судалдаж авъя гэж бодож байгаа. За гоёгаз. За ингээ үүнээс цааш дандаа бичлэгтэй. Тэгээд босоо хэлбэртэй нь болохоор рийлний хэмжээ, тэнгүүтээ хэвтэй болохоор юуных болчихно. YouTube болчихно. Тэгээд DJI яг энэ загварын хамгийн гоё нь юу вэ гэхлээр энэ content creator загвар нь болохоор mic-тай байдаг. Энэ нь маш гоё. За одоо тийм энэчнээсээ DJI гэдэг юм mic-тэй байх нь. За энэ цөмөн дотор нь болохоор дахиад ийм цэнэглэгч адаптертайгаа. Энэ болохоор том нь. Тэгээд энийгээ ингэж хийгээд томоор нь бариад аваа. Энийгээд камера цэнгэлчин. За тэгэнгүүтээ энэ дотроо дахиад жижиг гэж байгаа. Жижиг адаптер бас байгаа. За мөн энэ дотроо камерны маань хөлн байдаг. Им жижигхэн хөлн байгаа. За тэгээд ийм цэнэглэгч Type-C-аас Type-C ийм цэнэглэгч тэгээд ийм линз эд юм билээ. Камерны. За тэгээ ерөөдөө бол ийм хөрөнгө оруулалтыг өөртөө хийлээ. Одооноос reel болон YouTube маань бичлэг нэлээд чанартай орох баха. Одоо ингээд нөмөр утаас дахиж утсаараа бичлэг хийхгүй, дандаа камераараа бичлэг хийх болно. Яа. Хөлн хаана вэ? Ингээд ирэхээр эн чинь бүр том болчт юм биш үү те. Тэгээ энэ дээр юм те. Yeah, so cute. Та нэг айгуу зөв хөрөнгө оруулалт гэж бодож гин үү? Тэгээд бас доор комент хэсэгт бичээрэй. Тэгээд өөртөө баярлалаа гэж хэлмээр байна. Антес хэрэг болдог гэд би бүр энийг хүчтөр хайж олсон байхгүй юу. Тэгээ 128 ГБ. Тэгэнгүүтээ камернаасаа утас руугаа бичлэгээ авахын тулд ийм дамжуулагч бас худалдаж авсан. Яа. Баяртай дараагийн бичлэгээр уулзъя. Дараагийн камертай бичлэгээр уулзъя.